За бид бүхэн харж байгаа энэ кино фильмийг Монгол Улсын армийн маршал Дүүрэн Эрдэнэбат зурсан байгаа. За энэ хүний уран бүтээл бол тэр жигтэй уран зураг. Уран зургаар зурж энэ гайхамшигтай кино зургийг та бүхэнд үзүүлж байна. За энэ уран зургаар зурсан кино фильм бол дэлхийд хосгүй сайхан уран бүтээл байгаа. Монгол Улсын армийн маршал Монголын орчин төвлөрийн хорооны шагнал зураач урлагийн гавьяа зүтгэлтэн Монгол Улсын төрийн сархилт соёлын гавьяа зүтгэлтэн зураач уран баримч уран зохиолч Дүүрэн Эрдэнэбатын уран бүтээлийг та бүхэн үзэж байна. За ийм гайхамшигтай уран бүтээлийг хийсэн хүнийг өнөөдөр Монгол оронд ормонжиж нэр төрөөр нь гутааж байгаа явдлыг Монголын ард түмэн зүгээр хараа сууж байна гэдэг бол тун гутамшигтай үйл явдлаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм байдалд үүсээд 20 жил боллоо. За тусаж байгаа хамаатан садан найз нөхөд алга байна. Маш хэмжээний долларыг алдсан. Тийм учраас хатуу байр суурьнаас хандах шаардлагатай гэдгийг Монголын нийт ард түмэнд хатуу сануулж байгаа шүү. Монголын орчин төвлөрийн хорооны зураач Дүүрэн Эрдэнэбат энэ бүтээлийг Сүнжин гараандын захирал байхдаа хийж бүтээсэн байгаа. Дэндүү гайхамшигтай, дэндүү сайхан бүтээлийг дэлхийн хүндрэлтэнд нээж өгсөн гэдгийг ойлгох зүйтэй. Та бүхэн харах ёстой. Ямар шүү байдалтай, ямар гайхамшигтай уран бүтээл, ямар шүү ордон, ямар шүү дизайн загвар ордон байгааг та бүхэн харж байгаа байх. За энэ бүхний бүгдийг хийж гүйцэтгсэн. Ер нь бол яг ийм чиглэлтэй бүх кино фильмүүд бүгд Эрдэнэбатын байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Анхаарал тавьсан баярлалаа та бүхэнд.